саныг өглөөний хүргэе. Манайхан шинжлэх ухааны үндэсний сургууль нь 2014 оноос эхлээд 2 дээр нэмэх 3, 2 дээр нэмэх 4 гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ирсэн. Энэхүү хөтөлбөрүүдийн хүрээнд 6 мэргэжлэр оюутан эсвэлэн сургаж байгаа бөгөөд энэхүү мэргэжлүүдэд хүний их хэмж, уламжлалтын их хэмж, шүдний их хэмж, био амгаах судлаач, нийгмийн эрүүл мэндийн судлаач болон эмзүүч гэсэн мэргэжлүүд багтдаг. Дээрх мэргэжлээр элсэгч нь эхний 2 жил анаахын суурь хичээл болох ерөнхий эрдмийн хичээлүүдийг үзэх бөгөөд 2 дугаар курсээ төгсөхдөө тухайн оюутны сурлагын амжилт, голчтон мөн эзэлтийн ерөнхий шалгалтын оноо зэргүүдийг харгалзан үзэж дараах мэргэжлүүдээс сонгож суралцдаг. Дээрх мэргэжлүүдэд элсэн суралцах хүсэлтэй байгаа элсгийн хүсэгчид нь хим болон биологи хичээлүүдээр элсдийн ерөнхий шалгалт өгнө. Элсдийн ерөнхий шалгалтын босго оноо нь хичээл тус бүр 400-аас дээш оноо авсан байх шаардлагатай бөгөөд дээрх шаардлагыг хангасан болон элсгээр бүртгүүлсэн элсгийн хүсэгчдийг нийт онооны дарааллаар жагсан батлагдсан хяналтын тоогоор элсүүлдэг. Магадгүй орон нутгаас элсгийн хүсэгчид маань үүнийг анхааралтай сонсоорой. Орон нутагт элсдийн үйл ажиллагааг Монголын их дээд сургуулиудын консорциум зохион байгуулан ажилладаг. Монголын их дээд сургуулиудын консорциум нь тусгай баг бүрдүүлэн очих бөгөөд элсдийн үйл ажиллагааг сонгон шалгаруулалт хийн авч байгаа. Орон нутагт дээрх мэргэжлүүдийн хяналтын тоон илгээхдэгтээ хүний их хэмж буюу анагаахын суурь боловсролын дамжаа, уламжлалт анагаахын их хэмж буюу анагаахын суурь боловсролын дамжаа, шүдний их хэмж буюу анагаахын суурь боловсролын дамжаа гэх мэтчлэн 6 мэргэжил маань нэрлэгдэн очдог. Гэсэн хэдий ч дээрх 6 мэргэжлүүдийн алийг нь сонгож элссэн ч та анагаахын суурь боловсролын дамжаанд л элсэж байна гэсэн үг ээ. Ингэснээр эхний 2 жилдээ ерөнхий эрдмийн хичээл үзэн судлах бөгөөд 2 дугаар курсээ төгсөөд дээрх мэргэжлүүдээс сонгоод цааш суралцсан. Нийгмийн эрүүл мэнд судлаач мэргэжилт нь орчин ажлын байр, хоол хүнстэй холбоотой өвчин эмгийн шалтгааныг илрүүлдэг, таньж үнэлдэг, за үүнээс урьдчилан зэрэглэл үйлчилгээ зохион байгуулдаг, нийгмийн эрүүл мэндийн урьдчилан зэрэглэл үйлчилгээ хэрэгжүүлдэг мэргэжилт юм аа. За нийгмийн эрүүл мэнд судлаач хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаа анагаахын шалгааны үндэсний сургуулийн төв байранд явагддаг. За манай сургалт бол 5 жилийн хөтөлбөртэй манай сургалтын үндсэн үйл ажиллагаанууд ажлын байр, орчин болон хоол хүнстэй холбоотой өвчний шалтгаануудыг таньж илрүүлэх, за тэдгээрийг үнэлэх энэ мэдлэг ур чадварыг бол оюутнуудад эзэмшүүлэх чиглэсэн байдаг. Нийгмийн эрүүл мэнд судлаач нь хүн амыг өвчин эмгэгтэй болохоос өмнө урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг, эрүүл мэндийн салбарын тэргүүн үнэнд ажилладаг мэргэжлүүдийн нэг юм аа. Эмч хүнийг өвчсөний дараа онцлох, эмчлэх үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Харин нийгмийн эрүүл мэндийн судлаач нь ажлын байр, орчин дох болон хоол хүнстэй холбоотой өвчин үүсгэх шалтгаануудыг таньж илрүүлдэг, тэдгээрийг хэмжүүлдэг, улмаар бууруулах, арилгах замаар өвчлөлөөс сэргийлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй хэрэгжүүлдэг мэргэжилтэн юм. Энэ утгаараа нийгмийн эрүүл мэндийн судлаач нь өнөөгийн нийгэм чухал хэрэгцээтэй ажил мэргэжлүүдийн нэг зүй усар болж байна. Манай төгсөгчид мэргэжлийн хяналтын байгууллагууд, эрүүл ахуйн байцаагчид, эрүүл мэндийн байгууллагуудад нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэнд тархуй судлаач, үндэсний үйлдвэрүүдэд хүнсний эрүүл ахуйч, уурхай үйлдвэрүүдэд хөдөлмөрийн эрүүл ахуйч, сургууль цэцэрлэгүүдэд хүүхдийн болон өсвөр үеийнхний эрүүл ахуйчаар ажиллаж байна. Сайн бацгаана уу? Би анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд судлаач мэргэжлээр суралцдаг төгсөх дамжааны оюутан байна. Би 10 жил дахь анагаахын сургууль сураад эрүүл мэндийн салбарт ажиллахыг маш их хүсдэг байсан. Тиймдээ ч энэ сургуультай элсэж ороод өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцж байгаад их баяртай байдаг. Анагаах гэхлээр хүн болгон заавал эмч болно гэж боддог. Тэгвэл эмчээс гадна маш олон төрлийн мэргэжил байдаг. Тэдгээрээ нэг нь манай нийгмийн эрүүл мэндийн судлаач мэргэжил байгаа. Миний хувьд би хүн эмчлэгч эмч гэхээс илүүтэй гэр бүл, найз нөхөд, нийт хүн амын эрүүл мэндийг дэмжих, тэдгээрийг өвчнөөс урьдчилан сэргийлж хамгаалах, хүнийг амьдрах таатай орчинд нь сүргээр нөлөөлж буй хүчин үүсгэж хүчин зүйлс, тэдгээрийг дамжуулж байгаа орчин судлах, сайжруулах, улмаар нийт хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд би энэ мэргэжлээрээ суралцж байна. Манай нийгмийн эрүүл мэндийн судалж мэргэжлээр хэлсэн орсноор эрүүл ахуйч тархвар судлаач болж төгснө. Сургалтын хувьд эрүүл ахуйн 4 үндсэн чиглэлийн болоод судалгааны арга зүйд суралцсан төгснө. Үүнд хүнсний эрүүл ахуй, хүүхдийн эрүүл ахуй, орчин болоод хөдөлмөрийн эрүүл ахуйн үндсэн хичээлүүд ордог. Оюутнууд маань суралцах хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг маш их хийдэг байгаа.
Манай нийгмийн эрүүл мэндийн сургууль нь суралцах орчны хувьд 5 тухтай судалгаа хийх лабораториуд болоод судалгааны арга зүйн төвдөр бүрэн хангагдсан. Багш нарын хувьд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дэлхийд данстай Джонс Хопкинс болоод Мичиганы ихтэй сургуулиудад эдмийн зэргийн амжилттай хамгаалсан мэрэгчсэн багшлах бүрэлдэхүүнтэй байгаа. Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн оюутнуудын зайлшгүй эзэмших ёстой нэг цогц чадамж бол судалгааны арга зүй байдаг. Иймдээч манай нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, сургалтын алба, хиймж, лаборант болоод нийт багш нар маань оюутнуудыгаа судалгааны арга зүй эзэмшихэд нь маш их дэмжлэг болж, судалгааны арга зүйн зөвлөгөө өгч мөн оюутны эрдэм шинжилгээний ажлуудад удирдан оролцуулж, сургууль маань оюутнуудыгаа судалгаа хийх лаборатори болон тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж өгдөг байгаа. Би сургуулаа төгсөөд орчны эрүүл мэндийн чиглэлээр ажиллахад төлөвлөж байна. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гадаад болон дотоод орчны сөрөг хүчин зүйлсийг илрүүлж, улмаар тэдгээрийг бууруулахад чиглэсэн цаг зарах хэмжээг авч хэрэгжүүлснээрээ бид нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалахад маш том хувь нэмэр болох юм. Ингээд хүүхэд салгас та бүхнийг нийгмийн эрүүл мэндийн сургуульд суралцахыг урьж байна.